За сайн мэцхан та бүхэн өнөөдөр анхааруулга маягт нэг зүйлийг танилцуулъя гэж бодлоо. За Change-нэр маань одоо Монгол Toyota-гийн машинуудыг зарахтаа өвлийн Winter Package гэдэг нэг зүйл байгаа. Тэрийг болохоор нэмэлт дулаалгатай байдаг гэд хүмүүс жоохон буруу ойлголт өгöd бах юм. За тэгээд яг үндсэн Япон Toyota-гийн сайтнаас ямар зүйлс өөрчлөгддөг, Winter Package-д ямар зүйл байдаг тухай та бүхэндээ товчхон танилцуулъя. Та бүхэн маань машин авахдаа энэ хүү зүйлсийг хараад үзээрэй. За энэ хүсдэгтэн дээр болохоор 2015-6 оны Монголд бол 210 crown гэж ярьдаг. Тэр crown-ы Winter Package буюу өвлийн бус нутагт зориулсан загвар дээр юу өөрчлөлт гарсан байна. За өөрийн чухал гэж утсан дараалалаа та бүхэндээ танилцуулъя. За батарей солигдно гэж байгаа. За энэ crown-ы хувьд болохоор hybrid болон бензин хоёр янз байдаг. Тэгээд hybrid дээр болохоор батарей солигдохгүй зөвхөн бензин тэргэнд. За жишээ нь Land Cruiser Prado энтерт болохоор дизель байгаа. Дизель дээр мөн адилхан батарей солигдно. За хоёрдугаарт нь болохоор энэ цонхны халаагчуд бол хүчтэй болж ирж байгаа. За уртлын цонхон дээр юм халаагч нь хүчтэй болж ирэхээс гадна шил арчигч нь илүү бүх бат зүйлээр солигдсон байдаг юм байна. За артлын шилэн дээр болохоор за зарим тэрэг нь бол угаасаа стандартаараа байдаг цонхны цаан арилгадаг зүйл. За тийм байхгүй машинд бол өвлийн пакэж гэдэг нь авах юм бол цонхон дээр тэр зураас маягтай халаагч орж ирнэ. Түүний дараагаар арын гэрлэн дээр нэмэлтээр энэ fog lamp буюу монголоор бол манангийн гэрэл гэж ярьдаг. За энэ улаан гэрэл орж ирж байгаа. За энэ жишээ зурган дээр бол 60 харьяарын артлах байна. За энэ болохоор Prado гэх юм шиг байна. За ийм хоёр зураг орууллаа. За дараа нь болохоор тосны өтгөнийг нэмэгдүүлнэ гэсэн маягаар бичсэн байна. За монголчууд бол шууд ойлгондоо Монголд бол үйл болохоор өвлийн тос гэж хийдэг. Тэр тосыг бол анхнаас нь үйлдвэрээс гаргахад л хийгээд өгсөн тийм загвар. За сүүлд нь арын суудлын хөл доороос халуунаар үлээх боломжтой энэ хоолойг суулгаж өгсөн загвар бас байдаг юм байна. Та бүхнээ сонирхолтой хэлэхэд Японы хойд бүс нутгаар бол асар их цас ордог. За өвөлдөө хасах 10-аас 20 градус. За тийм ч амар хүйтэн биш боловч за өглөө босоод ирэхэд машин харагдахгүй болцсон байх жишээтэй зузаан цасууд бол орсон тохиолдол зөндөө байдаг. За энэ газарт зориулсан хүйтэн бүс нутгийн пакэж гэж Японоор бол хэлж байгаа. Энэ нь болохоор дундаж суудлын тэргэнд нэг 750,000-аас за том Jeep Mip нь бол сая 250,000 гэх жишээтэй жоохон үнэн жоохон өөр өдөг. Хойд бүс нутгийн дилерүүдээр очиод авах юм бол машин энэ пакэжнийх үнэ нь ороод жоохон үнэтэй болоод автоматар энэ пакэж суйрлагдсан байдаг. За өмнөх дулаан бүс нутгийн машинууд бол өөрсдөө худалдаж авах ч үнэ сонгох боломжтой байдаг шүү. За яг 2025 оны байдлаар бол ийм байдлаар худалдаалагдж байгаа Toyota-гийн автомашинуудад бол